мэдрэмжийг өгдөг байгаа. За сайн байна уу хоёроо? Өглөөний минь яасан гоё харагдаж байна та хоёр маань. Яасан ч үзэсгэлэнтэй юм хоёулаа. За та хоёр маань чихвчээ зүгээд микрофоноо өөртөө баг зэрэг сунгаад тогтоо суугаарай. За та хоёртоо өглөөний мэндийг хүргэе. Цаг зав гарган ирсэнд их баярлалаа. Тэгээд үзэгчдээ өөрсдийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаад дөрвөлээ яриандаа оръё. Сайн байна уу? Өглөөний мэнд. Үзэж байгаа хүмүүс ч гэсэн бүгдэнд нь өглөөний мэнд хүргэе. За өөрийгөө танилцуулъя. За намайг Наран Солон гэдэг. Тэгээд Instagram нэр маань болохоор JC гэж байгаа. Тэгээд ер нь хичлэн бүгдээрээ л JC гэж дууддаг тоо. Намайг бол Баяр сайхан гэдэг. Тэгээд яг social нэр short name нь бол Morty гэдэг хүмүүс ер нь тэр үгээр нь л мэдсэн байдаг ч юм уу те. Morty, JC. Яасан ч гоё нэрүүдээ яаж аваад идэм бэ? Би одоо нэг өөрөө нэг нэм нэртэй олмоор л дээ. Одоо арай оройтсан баха те. Таач дэг шүү дээ. Ер нь л дэг юм байна да. За тэгээд хоёр маань ер нь ямар мэрэгчлээ хүмүүс байдаг вэ? Энэ талаараа бас үзэгчд маань ер нь бичлэгийг үздэг их олон хүмүүс байдаг юм билээ. Гэхдээ яг хувь хүнийхэн талаас илүү дэлгэрэнгүй яриул тийм ээ. Morty-гийн хувьд бас жүжигчин мэрэгчлээ гэж бас сонссон. Тэ. City их сургуулийг гавьж жүжигсэн Лавгийн Димитбатар гэдэг хүний удирдлагын доор. Тэгтээ манай багш хараахан төгсгөж чадаагүй таалал төгссөн. Тэгэл ер нь ангийнх нь одоо үлзийхүү гавьж жүжигчин гээл одоо ингээл багш нарын удирдлагын доор төгсөж жүжигчин мэрэгчлэр төгссөн байгаа. Тэгээд манай хүн бол айн тайлбарлах юм уу? Тэгээ одоо оюутан байгаа. Бас City их сургуульд одоо 3 дахь курс оюутан байгаа. Бас City-гээ байгаа байна тий. Хоёр маань тэгэхээр хамгийн анх сургуулаараа дамжуулж танилцчихсан гэсэн үг. Ер нь анх яаж танилцчихсан байгаагаас ярих хөө. Тэр сургуулаар дамжуулж танилцаагүй. За. Тийм. Би яг 12 дугаар ингээд төгсөөд тэгээд нэг захаан төрсөн үзэр дээр явчаад танилцж ирсэн. Тэгээ манай хүн City-д сурдаг гэд. Тэгээ би City-д орсон. Тийм дагаад ороод ирсэн. Ямар гоё. Morty-гийн үед яг анхны бас дурсамжаас хаваалцал тийм танилцж ирсэн. Тийм анхаарал ер нь анхны харцаар дурлсан уу? Анхны харц гэдэг зүйлд итгэдэг үү? Ер нь бол яг тийм л юм болсон. Би нэг олон нийт байгаа газар өөрөө жүжигчин мэрэгжилтэй байж ч олон хүмүүс божигнж байгаа газар байж чаддаг байхгүй. Одоо найзуудтай тийшээ орж суух муух ч юм уу тиймэрхүү үйл явдал бол ихэд би ер нь сууж чаддаг. Эсвэл зүгээр машин дотроо ч юм уу нэгний дээр ч юм уу эсвэл яг юм локал өрөөнд дотор ч юм уу байхдаа байж чаддаг. Зөвхөн тий. Тэгээ манай зөв төрсөн өдөр бол чи гуйгаад болдог. Юу явъя л та чи ээл дээ миний өдөр болоод байна штэ гэл. Үгүй би явахгүй. Олон хүн байвал бүр явахгүй. Шиг гэл. Тэгж жигаал заа байдгүй л хамт явъя гэж очсон ч манай хүн байжсан. Тэгээд би зүг төрсөж иржээ. Тэр найздаа одоо их баярлдаг бах та. Тий, одоо үзчихвэл баярлаа. Гэхдээ одоо би дахиад төрсөж очихгүй гэдэг байхгүй. Одоо дахиж олон нийтийн арга хэмжээнд очихгүй. Ятгаж жагаад явуулсан гэхээр нэг хоёрыг хооронд ч юм уу уулзруулах гэдээсэн л байх нь шүү дээ тий. Харин тийм л. Аюу тийм эдрэтэй л дээ. Тэр нэг зүйл дээр баяр дээр нь очиж тааралдаж би энийг харчингуудаа тэгээд тэр чинь шууд ингээ контакт үүсгээ явахгүй шүү дээ. Ямар одоо хоёул үрхиё шууд гэхээ тэгээд явахгүй шүү дээ. Зөвөр л танилцах төдий юм болж байгаа байхгүй. Сайн байна намайг тэр гэдэг сайн байна өгч. Тэгээд явж байгаа дараа нь бас нэг газар бас нэг нээз маань ажилд өрөөд тэгээ очоод за би бас очоод уулзаад үзье ямар ч уулзч ярилцж байгаад болъё гэсэн чи манай хүнийг бас нөгөө найз нь мдээгүй гэхдээ тусдаа бас нөгөө ажилдаа өрчсөн байсан. Тэгээ хоёр талаас тэр газараа бит хоёр дахиад уулзсан байна. Вау, тэгэхээр бүр үнэхээр сонирхолтой. Тэгээ 3 хоногийн дараа хамгийн гол. Бүр тийм ойрох юм уу? За тэр 3 хоног харьцааг байгаа шүү дээ. Зүгээр л танилцсан хөөгцөн салаад. JC гэж дууддаг бах тийм ээ. Тийм. JC-гийн хувьд ер нь Morty-г анхаарад ямар хувь мэдрэмж төрж исэн бэ?
Үнээл. Би бас ер нь анхны артаар дурлалцдаг. Амар ууш нэг юм бод. Оо өстой гоё дий барьж. Дуураарай баа гэж хэлээд. За тэгээд би бас нэг гоё асууч одоо мэдээж ингээ гоё анхны арцаар дурлаа тэ гоё ингээл үерхэж байгаа. Тэгээ сая би бичлэг үзлээ ямар гоё юм те. Тэгээ бас та бүхнээс бас нэг юм асуухад яг энэ доктортой харилцааг авч үлдэх зарчим те. Одоо хосуудын бас нэг зарчим бие бинтэйгээ хандлага одоо бид нар хамттаас нөө хав те байвал бас бидэнтэй уулзаж. Би ярих юм чи. Айлж ярьж болчих. Хамтаа ч яриа. Бит хоёр яа юм. За бит хоёр хүмүүс ер нь бас сайн мэддэггүй. Нийтлэг одоо л бит хоёр бичлэг хийгээл гинт үерхэл 2 хос гарч ирээл бичлэг хийгээл яваад байна гэж ойлоод байгаа. Бит хоёр одоо 3 жил болж байгаа. Тэгэд 3 дахь жилдээ одоо орцоо явж байгаа. Тэгэд эхлээд бас би ч бас хувьдаа өмнө сошиал дээр бичлэг хийдэг байлаа. Манай хүн чинь өөөсөө өөрөө бас бичлэг хийдэг байлаа. Тэгээ аль анханасаа л хийгээд явчихвал болох байсан шүү дээ. Тэгээд за юу ч болоо хоёлаа жоохон тайван бай хүмүүсийн хилам тий өөөсөө тусдаа чаддаг юм чадаад байгаа учраас тэрийг заавал нийлүүлээд яах гэсэн. Хизээ нэгэн цагт одоо яг ийм болсон үедээ ч юм уу тий юу ч одоо болооч те гэдэг үедээ хоёул нэг иймэрхүү юм хийя гэдгийг бид хоёр юу анханасаа тохиролцсон байсан гэх юм уу. Тэгэл явж байгаа л тэгэл сая нэг сард хийж гисэн те. Гүнтэй те. Одоо тэгэхээр ердөө хэдхэн сар л хийж гэлж байгаа хана штэ тий. Гисэн хэрнээсээ бичлэгүүд нь бол бас маш гоё хандлттай олон хүнд хүрсэн бичлэгүүд байсан л да. Энэ бичлэг хийх санааг ер нь анх хин гаргаж ирсэн юм болоо. Аль талдаа ингээд бас бичлэг хийдэг байсан гэж штэ. Тэгэхээр яг хамтдаа бас ингээд контент бүтээя гэдэг зүйл нь хаанаас эхэлсэн юм болоо. Нэг амар төлөвлөж мөлөвлөгүй бид хоёр тэгэл. За ийм хөрхөмжлэгээ энийг тавьчих уу гэл тэгээл ер нь тавиул. Тэр нэг хөөрхөө яваад харин тэгээл за хоёулаа дараа нь энийг хий гэл. Ер нь яг санааг нь би дандаа энийг хий тэрийг хий гэл. Тэгээд яг манай хүн тэгээд ер нь л дэмжээл хийж байгаа. Чил явж байгаа. Дургүй юм шиг дээ. За тэгээ та тэгээ гэж. Надад ингэж санагддаг байхгүй юу? Ингээ хосууд хамтдаа нэг зүйлийг хийдэг байх нь тэр хоёр хүмүүсийг илүү дотн болгох, илүү нэг тийм тэр хоёр хүний хоорондох нэг гоё зүйл, үн цэнтэй зүйл байгаад идэг юм шиг санагддаг л та. Тэгэхээр энэ тал дээр та хоёр ер нь юу гэж боддог вэ? Марти. Тэ нэг сонирхолтой байх нь ер нь гоё шүү дээ. Одоо за мэдгүй бит хоёрын хувьд миний хувьас гэж бодож яри. Би одоо нэг найз зөвхөнтэйгээ ер нь ярьж байгаагүй. Гэхдээ надад мэрсэр хэлж идэв бит хоёрыг бие биенийг нөхөд байгаа юм шиг санагдаад идэг юм аа гэд. Тэр нь яг жинкнээс надад тийг санагдаад байдаг байхгүй. Би бас урлагийн им мэдрэмжээр одоо мэдрэмжийг ингээд хөгжүүлэх юм байгаа даа ш тэр жүжигчин гэдэг чи одоо та бүгдтэйгээ мэдрэмжийг л ер нь хөгжүүлж нээж гаргахаас биш зөв шууд ингээд нэг авьяас ч юм уу ичид хүнд өгнө гэж байхгүй ш. Тэгэд жүжигчний тал дээр ч юм уу эсвэл ямар нэгэн юм бүтээх тал дээр би нэг ингээд ажилтдаг толгой тэгснэ юм жижиг сажиг зүйлс дээр би ингэж чаддаггүй байхгүй. Одоо ингээд локейшн хайх боллоо зураг авлаа гэх юм бол эсвэл гоё зураг авах газрыг үлээ бичлэг би мэддэггүй байхгүй. Ерөөсөө ингээд одоо ингэж орж гараад баг мартчихдаг байхгүй ингээд. Юу огт санахгүй. Тэгэхэд манай хүн бол бүх юм мэдчихэдэг. Тэгэд одоо тэр бол миний хувьд бас аюу тийм хамтын тийм сонирхол гэж боддог байхгүй. Ийм газар байна уу гэхээр энэ маань өөрөө тэрэндээ дуртай. Зурагнуудыг байнга баталгаажуулж авцсан явж идэг. Ийм байна, ингэсэн байна. Тэгээд энэ одоо гих мэдчлэн жижиг сажиг одоо цаашлал бит хоёр хамтдаа ойлоо амтнд тижих юм хоббитой болсон ч гэх юм уу те хоёулаа тижээдгүй байсан. Тэгээд дундаа муур авангуудаа одоо юм хоббитой болж маллаа. Тэгээд хамтын хамгийн бас гоё л байдаг шүү дээ. Жисгээд бит хоёрын хувьд ер нь хосуудад ингээд ер нь бүх төрлийн хосууд ингээ өөрсдөө гэсэн онцлог чанартай. Тэгээ одоо үнэт зүйлтэй байгаа. Тэгээ бит хоёрын хувьд гэх юм бол нэг тийм хийнхийнхаа ер нь тийм сонирхдаг зүйлсийг нь ерөөсө хоригддаггүй. Тэр тал нь надад илүү бит хоёрын давуу тал гэж боддог. Тэгээ ер нь бол
хинийхэн ч үзэл бодлыг ингэж хязгаадаггүй болохоор тэр нь хамгийн гол чанар юм болов уу гэж бодож байна. Манай Жиси бол нэрээ хараал аймаар маш одоо гоё үзэсгэлэнтэй охин байна. Үнэхээр нүд салгаж чадхааргүй маш үзэсгэлэнтэй хөрх охин байх шүү. Тэгвэл сошиалд бичлэг хийхийн жоохон сул тал ингээд бүх зүйлээ ил тавиад байгаа тийм хоёр маань ер нь их нээлттэй байгаа харагддаг. Тэгэхээр бас сул тал нь юу байгаа юм шиг харагддаг вэ? Мэдрэгддэг вэ тийм? Сул тал сайн талаас гадна сул тал угаасаа байгаа. Тэгээ тэрийг угаасаа тооцоолж бас бичлэг хийж байгаа. Тэг яг хоо бит хоёрын хувьд юм бол нэг тийм амар хейт мэйт ч гэдэм үү тийм юм их байдаггүй. Гэтэ ер нь бол хосын бичлэг ганцаараа бичлэг хийхээс нэг давуу тал нь ер нь аз жаргалтай байгаа хүмүүс рүү ингээд нэг юм хейт комент бичдэг тийм хүмүүс нэг ховор байт юм шиг санагддаг. Ганцаараа бичлэг хийж мэх юм бол одоо тий гадаад үзэмж юу гэдэг бүх юмар нь ингээд ер нь хейт хийх боломж амар байдаг. Тэгээ хосуудын бичлэг, тийм ад жаргалтай хүмүүсийн ер нь бичлэгэн дээр нэг амар хийт ирдэггүй юм шиг санагдсан. Хоёрын маань бас нэг гоё юм цастай өдөр, цас орж байгаа өдөр бас тэрвэрлдэж байгаа, гүүгээ дээрээ тэрвэрлдэж байгаа бичлэгийг бас үзүүллээ л дээ. Тэгээд тэр одоо бичлэгийг хараад надад болвол нэг юм үнэхээр нэг юм бүх зүйл эхэлж байхад айгүй юм гоё байдаг штэ халуун дулаан. Яг л тэр мэдрэмжийг авлаа. Тэгэхээр хоёр манаас Тостой яваа. тэр мань одоос намнаа зүгээр үсттэй гэдэг байна шүү дээ. Ямар хэцүү вэ? Би үсээ ингэ бэсцэгээс ахуулаад намнаа зүгээр үл гэдэг. Би одоо яг яах вэ гэж одоо яг нэг юм ганц бие байгаа хүмүүсийн хувьд бол маш одоо хүнс идэв. Гэтэ энэ бичлэгийг хараад ер нь хоёр маань үзэж байгаа хүмүүс ямар мэдрэмжийг аваасаа гэж бодож хийсэн бэ? Илүү гоё юм хуучин цаг үе руугаа очих юм уу тийм яг юм халуун дулаан тэр юм хайрыг бас мэдрээсэ гэж хүссэн болов. Бичлэгүүдийг нь ер нь хүмүүс үзээд юу мэдрээсэ гэж боддог вэ? Хүмүүс одоо ийм байгаад байгаа байхгүй. Токсик харилцаа ч юм уу, асуудалтай харилцаа ч юм уу те. Аюу төвхтэй. Ер нь тэр тал дээр бид хоёр тэгж боддог байхгүй. Аюу хэцүү ядраатай. Би сакс тогломоор байвал зүр сакс руу явмаар байна шүү дээ. Яагаад таваарээд байгаа юм. Тийм үстэй би ойлгохгүй. Манай одоо юу гэдэг яг явах туртай найзуудтайгаа уулзаад ингэ суугаад ингээд октоодын гоё яриануд байдаг шүү дээ. Хөөх надад тэр хөөргөн санагддаг. Жив гээл юу яриад байгаа юм гэдэггүй баахан юм ярьцаагаад энийгээл тэгэл байж гээл дээ. Тэгэл энэ байгалийн баг гоц үзэгдэл болсон баха. Би хөвсгөлөх байхгүй. Тэгээ бид хоёр сая цагаан сараар хөвсгөл рүү хадминдаа очиж залгахаа явж байгаа. Тэгсэн чинь гоц үзэгдэл гэдэг нь ер нь гамшигын үзэгдэлтэй нөө нэг аюултай цасч штэ цагаан сарын үеэр нөө газар бүр зам харагдахаа байлдаг цас байхгүй. Яг тэрний хамгийн гол нь эхлэл нь байхгүй. Яг явж ирсэн гинт бүр аймаар цас мас ороод бүр юу болоод нэ за ямар ч хэлсэн буужны зураг дарах уу мах уу гэжтэй. За бичдэг ер нь. Тэгээ гинт бид тэр зураг мургаа дараа зөөр ингээ селфи камераараа бичлэг хийх ингээ хийчих гэж надад ингээ ороод ирсэн байхгүй. Тэгэхээр дүү явж исэн. Дүүтэй уруулаа дүүд камера өгснөө нөгөөд энийг хийгсэн. Амандаа аялж ирснэ хийсэн байхгүй. Төсөөлөд тий. Аян байхгүй тэгээд аян байхгүй төсөөлөл зүгээрээ чиг креатор болчихжээ. Тэгээ баг чиг креатор далаа дээр дагаад болж идэх гэдэг шиг. Би ингээ та хоёроос айгүй гоё юм асууя. Одоо наран салангоос одоо баяр сайхны ямар зан чанарыг юу н хамгийн их хүндэлж хартдаг вэ? Тийм бол энэ тухайгаас гоё. Тэгээ мэдээж нөгөө талаас бас зөрүүлээд те нэг нэгэндээ хэлээд. Би ер нь нэг залуугийнхаа хамгийн одоо хүндэлдэг зүйл нь гэх юм бол ер нь ийм эр хүн шиг эр хүн байдаг. Тэр зан нь гэтээ эмэгтэй хүүхэд яг миний бодлоор бол аав шиг хүнтэй ер нь гээд суудаг муудаг эсвэл аав шиг хүнтэй ингээд татагддаг энэ төр гээд би бас тэр ярианд итгэдэггүй байсан анх ер нь угаасаа ингээд юу тийм байх уу гэл
Гэсэн чинь нэрэл би бүр яг л аав шиг юм тий. Үерхтэй юм шиг санагдаад идэв. Угаасаа энэ түшиг эмэгтэй хүний хувьд бол түшиг тулгуур болно тий. Хажууд нь ингээд 50 тухтай байлгана, байгаагаар нь хайрлна гэдэг чинь одоо үнэлж барамшгүй амар их том хайр штий. Тэгээ одоо учир зүггүй юмар тутаахгүй, учир зүггүй үнтэй бренди юм авч өгөөд тэрийг бол би нэг амар хайр гэж хардггүй. Тэгэл яг л байгаагаар мань хайрладаг. Тэгээд миний бүх зүйлийг ингэж нэндэгнэж хадгалж хайрладаг. Тэр болгонд нь одоо ингээд амар баярлдаг би бол. Яа тэгээд бит хоёр ч хоёр талд ингээд бүр хаа исэн хүсгэлтэй байдаг хүүхэдтэй би чи энэ Улаанбаатарыг тэгээ ингээд таарад энэ таарах хэрэгтэй байсан болол хамт байгаа. Тэгээ ер нь бол яг миний дутууг нөхөөд надтай хамт байх хэрэгтэй хүн байсан болол над дээр ирсэн л гэж боддог та. Бурхны билээ. Бурхны хөө гэдэг. Миний хувьд хата ярилцаас явах баг мэдрэгдчихээс аюу зөөлөх юм байна хэвээр. Манай хүн чинь ус нь би гал нь ахгүй. Ер нь бол яг төсөөлж ярил. Би нөгөө нэг эмоц өндөртэй дүрс гэж. Ер нь гэдэг нь одоо хэрүүл мэрүүл биш шүү. Ер нь бүхэл зүйлдээ ажил хийх болох юм бол би газ хийх гэдэг зүгээр. Бүхэл юмыг галзуулаад тэгэл ингээд тайван байх аюу дуртай. Манай хүн ингээл амар хөөх ингээл тайван байж байгаа. Хосоо хоёр талд өссөн хоёр хүн юм чинь бас таартай хөрөхгүй зүйлс маргалдах зүйлс гарна шүү дээ. Санал бодол зөрчилдөг гэх нь барыг зөв юм уу? Би чинь нөө ярина. Ийм байхгүй, тийм байхгүй. Та хамгийн гоё юм. Надад хамгийн их битээр нэг анх удаа тэр санаад ирсэн. Машин дээр явж байгаа нэг модалцаад. Тэгээ би ер нь жоо ууралсан байхгүй. Ууралж байгаа өнгө аястай ирсэн. Тэгээ ийм болохоор наа чи ийм чи энийг ойлгохгүй байгаамаа. Тэгээд би тэр үед бодчихсон байхгүй. Ингээл харангуут. Энэ надтай одоо хэрэлдэх болов гэж бодсон байхгүй. Тэр нь бол яг жинхнээсээ яг яана над руу ингээд гэд дайрчих үедээ эмэгтэй хүмүүс шээс амар үедээ ёо би айдаг. Тэгсэн чинь ингээл суугаал. За болцсон хайраа гэдэгстэл би ёо. Тэгснэ за болцсон хайраа би бараг 5 6 минут 10 минут ч юм уу өглөөл яваад байгаа ганцаараа ингээд шинтраа ингээд тэгэл би ингээд тайлбарлаа намаа ойлгоод байна гэд би улам ингээд авчруулаад гүнзгийрүүлээ задлал яриад байгаа. Ийм байхгүй за жишээлбэл ийм ингээл надруу хараал сугаал яваал тэгстэл за болцсон хайраа гэдэгс чи би хэлэх үг болдод ингээд байцс чи тийм ээ наа миний бороо минь уучлаарай гэдэг үнсд тэгэл би яа за дүгэлээ л дахиж ингэж мэг ер нь энэний манай хүний буруу байсан ч зүгээр дуугаал вэ шиг. Тэгэл зөвлөе хатга байдаг тийм. Тэгэл за ийм эмэгтэй хүн байх уу гэд байд юм байна гэдэг. Тэгээ одоо хайд ярьж инээдэг байхгүй. Би 61 чи 49 шүү нэг ирэх хүн байна да гэж дандаа тэгдэг байхгүй. Тэгэхээр тэрийг аюу ойлно. Гэтэ энэ бол бас нэлээд том чадвар шүү. Ялангуяа эмэгтэй хүнд тэгээд тэр тусмаа эмэгтэйчүүд ч бас өөрийгөө их одоо илэрхийлэхийг өөрийгөө өмөөрхийг бас тийм хамгаалахыг бас хүсдэг байгалийн энэ одоо зүүн байдаг. Тэгэхээр манай Джессигийн хувьд бас нэлийн юм төвчээртэй, хүлээцтэй одоо бас зөв буруугийнхаа зүйлийг одоо ялгаа цалгаад өөрийнхөө буруу зүйлийг хилчдэг байх нь шүү дээ. Тэгэхээр энэ чадвар бас их тойрын харилцаанд муудад сайдах үед их дэм болдсон юм шиг хоёлаа галаа болцоод байхгүйгээр тийм. Тэгэхээр Джесси маань энэ тал дээр бас юу гэж хардаг вэ? Бас энэ чадварыг бас яаж суралцав те одоогийн одоо залуу охтууд бол бас ийм биш шүү дээ. Ер нь залууч гэлтгүй эмэгтэйчүүд маань ер нь жоохон дүрс гээл те өөрийгөө хамгаалах гал идэг. Тэгээд нөө асуудлыг улам дэврэх гээд идэг нэг юм тал байдаг шүү дээ. Миний хувьд ингээд эмэгтэй хүмүүс одоо үед ер нь ингээд хүчрхэг эмэгтэй те одоо ингээд ер нь бие авч явах чадвартай ингээд эрэгтэй хүчүүд хүн дээгүүр биш эмэгтэйчүүд чинь гэдэг ойлголт амар их болчиход байгаа шүү дээ. Миний хувьд болохоор нэг тийм гендер ялгаа малгаа нэг эмэгтэй заавал дээр эрэгтэй заавал дээр гэсэн ойлголт нэг байхгүй. Яг нь миний хүмүүжлээс л гарч байгаа гэж би бодож байгаа. Тэгвэл миний ээж бол манай аавыг амар хүндэлдэг, хайрладаг тий. Одоо ер нь гэрийн ноён нуруу гэж явдаг. Тэрийг бид нар ч гэсэн ингээд ээжээсээ үлгэрлээд одоо ер нь аав гэдэг хүн юм байх хэрэгтэй юм ээ. Аав гэдгийг ингээ хүндлэх хэрэгтэй юм ээ.
энэ хүнд ингээ төрүүлж хоол аягалж өхөөс ахуулаад тий төрүүлж цайгаа чанаад аавда дийж нөхөөс ахуулаад иймэрхүү юмнаас би ер нь ээжээсээ амар суралцсан гэж ер нь боддог. Тэгээд манай ээж ч гэсэн ер нь ийм тайван хүн байдаг хгүй. Тэгээ би ер нь одоо ингээд ер нь цаашдаач ингээд яг л ээж аавынхаа цаашдын тойл болд юм байна да гэж ер нь харж байгаа. Тэгээд миний хувьд бол заавал найзлуугийнхаа дээр гарах хэвээр би базах хэвээр тэгээ миний үгээр байх хэвээр энэ төр гэсэн тийм зарчмыг бол ерөөсөө ашигладаггүй. Тэгээд аль болох л ер нь болох талаас нь үздэг, дээрээс нь бит хоёр бол нэг тэгж хэрүүл мэрүүл хийгээл ингэдэггүй ерөөс одоо хүртэл ингээ хоёул ер нь ингээд хэрэлдэж илүү гэд одоо хүртэл гайхдаг. Тэгээ уусаа хэрэлдэхгүй байгаа гол шалтгаан гэх юм бол нэгийг хүндлэх зураас байх хэвээр ямар ч хайрлалцаанд ер нь ээж аавч бай гэр бүл хайр дурлал ч гэсэн ямар нэгэн хэмжээстэй л байх хэвээр гэж боддог. Тэрийг давхгүй л байвал тэгээд ер нь хэрүүл орвол болтгоо байгаа л гэж боддог шин. Маш одоо гоё хариултыг өгч जैन тий. Аха. Тоёрт маань ер нь энэ хосын харилцаанда яг нэг юм авч явдаг тий. Хоёлоо яг ингийн шүү тий. Хоёлоо яг ийм байна шүү. Эсвэл одоо ингээл хоёлоо байнга ярилцсан шүү гэж бас зарим хосууд ярьдаг штэ. Тэгээд яг ийм бүр байнгын хэрэгжүүлдэг тийм гоё тип байдаг болоо Морти маань. Ямар тохиолдол жишээ нь одоо сая хоёр маань ярьж штэ ингээл токсик хосууд гээл тий хортой хосууд байна. Одоо сүүлийн үеийн ялангуяа залуу хосууд бол яг бие биенийгаа мэдхгүйгээр асар их ингэж гимтээдэг, буруу одоо юу гэдгийг зүрх сэтгэлийг шархлуулдаг, тий тухайн харилцаа нь ингээд өндөрлөдөг. Тэгэхээр хоёр маань ер нь яг харилцаагаа ийм гоё нандан хавч явахын тулд ямар одоо типүүдийг тий өрсөндөө бас хэрэгжүүлдэг, авч явдаг вэ, хоорондоо харилцдаг вэ? Ер нь бол 100% зөвхөн хүндлэл байх хэрэгтэй. Эрэгтэй хүний тал дээр би бол дээжл боддгийн. Манай хүний хэлд сая түрүүний хэлдгээр нөгөө нэг аавдаа дөрүүлж хоолоо аягална гэж. Энэ нэг тийм удлаа юм биш баха. Дээр үесэл би ч хөдөө бүр хөвсгөлийн тосон цэнгэл суманд өссөн. Манай аав ч бүх хүн байдаг. Тэгээд бүх хүний яг гэр бүлтэй хүн болж одоо төлөвшөж өссөн дээр ахта манай ах бас бүх бийч бараг бүх байсан байхгүй. Тэгээд ийм хүндлэл ер нь ихэнх иргэн тойрны найзуудыг хараа зүгээр ингээ уулзаж сууж яхад тэр харддгийн юм уу эсвэл харддаад ямар нэгэн байдлаар тэр нэг юм болоо тэр нь баригдсан болохоор итгэхээ болчдөг юм уу орж ирэл цохол авчдгийг би бүр тэрийг ерөөсө гайхаад байдаг байхгүй. Эрэгтэй хүнийг шүү дээ. Түлхэж болж юм те гараа тойлын ярилцаатгыг ууралж болж юм. Тэгэхэд эрэгтэй хүнийг цогч авах энэ бол хүндлэл биш. Эмэгтэй хүнийг чи нүдэрээ үзээгүй байж чи тэгсэн биздээ тэгсэн ингэсэн чи тэр залуутаа ингэсэн юм шүү. Чи өөрөнд ихэд яасан юм бэ? Энэ бас эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүнийг хүндэлж байгаа хүндлэл биш гэж ойлгодог. Тэгээ бид хоёрын хувьд зөвөр л хүндлэл тэгээд 100% та итгэл байдаг. Зөвөр л яг нэг хүн ирээд хэллээ. Цааш нь би асуух шаардлагатай юм байвал би асуулаа. Тийм байхгүй гэвэл тэгээд толгойноос шууд арилждаг гэсэн үг. Тэгэхээр амар байхгүй. Бие биендээ итгэждэг. Бие биенээ тэгээд заавал ингээл тохирохгүй ээжж хамт байж яах гэдэг юм бэ? Тийм үстэй. Тэгээ арга билгийн нэг юм байдаг шүү дээ. Нэгтэл нь ийм нэг юм арзаар нэгтэл нь яг ийм гоё мүлгэрөөрөө ингээд нийлэхгүй үстэй хичнээн адилхан дүрсчихсэн. Тэрнтэй адилхан нэгнийгээ зааж ирсний хооронд зөвөр болцсон дээр бараг тэгвэл өөрсдөө бараг гоё хайрлаж байгаагийн хэлбэр гэж л ойлгоод байна шүү дээ. Тэр дэлтээ манай хүн бас хамгийн чухал ахна юм адилхан юм дөө. Битэр чинь ер нь нэг тийм ер нь тийм итгэл гэдэг юм дээр л амар тогтдог. Тэгэл эндээ итгэнэ гэдэг чинь бас хайрлаж байгаа ямар том илэрхийлэл ах. Хоёр маань өдийн хугацаанд бас хэдий одоо урт биш ч гэсэн тий бас богинохон ч гэсэн хугацаанд одоо контент хийгээд явж гинэ, хүмүүс түрээд явж гинэ, үзэлтүүд бол маш сайн байна. Мөн одоо үзэгчдээс ирж байгаа санал одоо комментууд ч гэсэн нэлээх байдаг харагцаа. Тэгээд яг энэ хугацаанд авж исэн үзэгчдээс авсан хамгийн тийм сонирхолтой коммент ч гэдэг юм уу тий сэтгэгдэл юу байсан бол байгаа болоо тий нэг мартагддгөө гэх юм уу.
мартагддаггүй гэхээсээ илүү ер нь нэг л юм амар их байнга ирээдсэн. Тэг би тэрийг ингээ амар гайхаад ингээ манай үнийг ингээ амар л хөвшин гэж бодоод тийм шүү. Тий ингээ намайг ингээ ер нь өстө нэрээ өөрөөсөө бараг хид ах хүнтэй яваад байгаа. Өстө нэрээ юу юм вэ гэл ингээ. Тэгээ дээрэс нь бас нэг юм ер нь манай өөрөө мөрөө миний вайп ч өөрөө юм ягааллаг гэдэг байхгүй юу? Юм хтэлэг би ч өөрөө. Тэгээ хонгод ингээд найз залуугаа юм ягаа өрөөнд байлгалаа. Өстө хүчээр хийлэл энэ тэгээ амар хэцүү. Тиймэрхүү юм одоо бид хоёр ингээд тим комент ирэхээр л бас нэрээ хүн бас тийж бодож болох л юм гэж бодож байгаа байхгүй. Тэгвэл бид хоёрын өрөө мөрөө ер нь эдэлж хэрглэж байгаа юм хом бүгдээрээ л ингээд би сонгож авч байгаа, би өгч байгаа тий бэлэг гээл ягаа юм өглөө манай найз л бол ягаа юм бэ хэрглэхгүй энэ төр гэдэггүй. Тэгээл тиймэрхүү юм дээр хүмүүсийн комментуудыг хараад жоохон гайхдаг шүү дээ. Тэгээ хосуудын дунд одоо эсвэл бит хоёр л ингээд амуу гэхээр бас саяны ягаан дээлтэй хосууд гарч ирсэн шүү дээ. Тэгээ одоо бит хоёроос соёлноос юм биш юм. Бас нэлээд шөмжлөлт өртөөд байсан шүү дээ тий. Ер нь жоохон ах юм байна гэд бас тэгээд тэгээ би ч та ерөөсөө амар хөгш ахтай сууд ингэж ерөөсөө өөрийгөө баддаг. Хоёр манд гэхдээ үе ах нь шүү дээ тий хүмүүсийн тийм хүмүүс тэр хэлээ тий. Надад бол тажгүй. Ер нь бол анхаарч байна. Гэхдээ би бол насандаа ба. Тэгээ дээрээс нь би чи би хөдөөний хүн гэдэг би байга хэлдэг юм маань. Бахархдаг байхгүй. Ямар азар хөдөө төссөн, ямар азар бүх хүний хүүхдээ, ямар азар би өөрөө бүх болох гэдэг яа бүх болоогүй шалтгаан тархалаагүйгээс болоо бүх болоогүй. Борч шиг л нэг нөхөр байгаа л чөлөөт барилдахаараа чөлөөтийн идтэйгэл алцаад байдаг. Үндсийнхэнтэй барилдахаар зүүрний пэмбгэр банд гарч ирээд өргөө шидчээ таам чинь ямар ч утга байхгүй. Утга байхгүй. Манай хүн чи болохоор дэндүү жоохон царайтай байгаас яг үндэ 10 жилийн хүүхчээ байгаас тэ. Тэгэхээр чи би хажууд нөгөөсөө тэгж харагдах нь ойлгомжтой. Бас яг юм нөгөө юу гэдгийг нөгөө авар бахтаа бас юм гинэдэг бас байдаг шүү тийм ээ. Хамаарти хэдэн юу байсан бэ? Хотод орж ирсэн бэ? Хөсвөлөөс тосон цэнгэлэх юм шүү тий. Би ч тосонд ер нь бол дунд анги хүртэл амьдэрсэн. Зөв. Манай аав ч хоёр бол бараг 20 гаруй жил байсан. Тэгээ би чинь дунд анги хүртэл гэхээр би дунд анги хүртэл ухаарснаас хойш яг Малтай тэгэл сургууль гэх юм бол Хүсгэл аймгийн Мөрөнгийн төв дээрээ байдаг. Тэгээд хагасаа 50 км-ийн зайтай 5 дахь орой хичээл хараад давхиж хөдөөнийхөө гэртээ очсноо нэгтгэхийн өглөө нэрснөө өдөр хичээлдээ суудаг. Тэгээд 7 хоногт байнга тэгж үргэлжилдэг байсан байхгүй. Тэгэл 12 төгсөөл хотод орж ирсэн. Одоо хавар болж гин те. Хавар ирлээ шүү хүүхнүүд гэдэг ааш те. Хавар бол хүмүүсээс их гоё ингэж болцдог үйлрэл ирж байна. Гадуур явдаг үйлрэл ирж байна. Тойрын маань хувьд бас залуу хосын хувьд те. Бас хамгийн мартагдахааргүй гоё болцоо хизээсэн бэ. Тойрын яг хамтдаа байсан те. Тэгээд бас үзэгчдэд тип болгоод те. Зөвлөмж болгоод үл гоё сонирхолтой авахлаа. Би ер нь бол ингэж бит хоёр үргэж эхлэхээс ч өмнө бай. Ер нь миний ингээ нэг би ч хоол мол хийж чаддаггүй. Тэгээд ер нь гадуур их хөвчлэн хооллдог. Тэгээ манай найз руу анх ирсэн цагаас хойш намайг ингээ гайхаад байдаг гэсэн байхгүй. Яагаа ингээд гадуур хооллоод байгаа юм бэ тий. Ингээл гоё ресторан дараал ингээл ингээ яваадах юм. Би ингээ надад ч юусоо ойлгохгүй байна гэд анх тэгддэг гэсэн. Тэгээ ингээд надтай ганц ингээл хичээлээс тараал авч байгаа юм нь хоёлаас амар гоё харьж хоол хийж идэггүй л гэдэг гэсэн. Тэгээ анх ингээ тэрийг би ингээд яг дотроо бол юм боддог байсан. Яагаа ингээ бусад хүмүүс шиг намаа ингээ болцоонд уриал тий уулаан даашин цэнсүүлээл ингээл гоё лагшри газар мазар байж болтгүй болоо ингээл харьц цөө хийж идэхүү харьц нүрий чамд амар гоё хоол хийж идэхүү хөөл гэдэг байхгүй. Тэгээ анх би тэрийг ингээд өстө надад бараа хайргүй мэн тий өстө бусад охтуудын найз залуучууд ийм гоё хийж байгаа юм байна тий ингээд тэгэл би чинь бас энийгээ тий ингээл чист хөдөөний болохоор барыг мэдгүй байна гэж хэлж. Тиймэрхүү юм амар болдог гэсэн. Тэгээ сүүлдээ ингээ явандаа ингээд бас хүн уусдаг юм байлээ. Би ч одоо ингээ гадуур хооллол гадуур бит хоёр кино үзээл болцоол тий ингээ нөгөө голын данс мастай болцсон болохоор тэр юм ингээд яах юм бэ зүгээр харьж хоол идийг одоо би бүр өөрөө тийм болсон. Хоёулаа зүгээр гэртэл болцчихъя л доо. Гэртэл болцох нь хамаагүй гоё штэ гэл тий. Яг тийм болсон. Тэ дээрэс нь бит хоёрын сүүлд нөгөө нэг бас нэг рил хийсэн.
Тэр нь болохоор эмэгтэйчүүдийн баяраар ер нь заавал гадуур дотор ингээл тэ заавал ресторанд ороод ингэхээсээ илүүтэйгээр гэртээ ингээ болцоод гэртээ тухтай хамт байх нь л чухал юм чинь ер нь бол хаанч байсан тийм болцоо штэ. Тэгээ тийм болохоор бит хоёр бас тэрийг илүү төлхөө одоо хосуудтай ер нь одоо сурталчлах маягаар тийм заавал ресторанд ингэхгүйгээр өөртөө гэрийнхэн хоолыг идээд заавал тэл ресторан байдаг шиг гоё тавглал тэгэл ресторан явал шүү дээ. Тийм юм чинь тэгэл гэртээ амар гоё болцоод хамт өнгөрөх жаа хугацаа маань л бит хоёрын үед гоё болцоол болдог дөө. Манай Мартигент. Мартигтгүй бас момент байна уу? Мартагддгүй момент уу? Мартагддгүй момент. Би нэг болцоонд иржсэн. Тий. Намайг болцоонд иржсэн. Би бас тэгээ бас хайрын юм шиг байгаамаа. Яг худлаа үнэнгээсээ бол. Амар тайван байдлыг би бүр яг нэгдүгээр тавьдаг байхгүй. Бүр бүх юмний нэг тавиад дээ. Энэ миний сул тал мөн даваа тал. Би ингээд чив чимгүй орчинд байх дуртай. Нэг бол олон хүн божигнж байгаа бол надад хин ч ирж гай болдгоо. Миний найзууд байсан ч гэсэн ингээд нэг ядаргаатай найзууд байдгийн шүү дээ. Ингээл ингэж аваал андаа гэл. Зүгээр ингээл зайнаас одоо ингээд бид нар гоё яриа өрнүүлж болоод та ингээ яриа өрнүүлчихгүй хүнд ингээд аюу хэцүү байдал үүсгээд. Одоо энэ минь ихэд одоо нэг юм ямар хүн гэдэг юм болоо энийг одоо юм хажигч юм болов магадгүй те. Тэ манай хүн намайг нэг болцоонд өрөөд тэр л их сонирн байсан надад. Тэгээ айгүй том цэцэг мэцэг өгсөн. Бүр амар том за ийм том цэцэг мэцэг. Миний өгж байгаагүй том цэцгийг надад өгч мөгөө за би тэгээ яа мат тавиллаа да. Дотроо бол тэгж л бодож байгаа шүү. Тэгэл тэр миний хувьд бол тэр л хамгийн лаг болцоо байсан. Тэрнээс шил яг надад бас тааламжтай байдаг гэх юм бол ууланд гарах ч юм уу яг хойлохноо кино мэно үзэл эсвэл хойлохноо жоох агаар лагерлуу ч юм уу гарах марах тиймэрхүү юмнууд надад гоё үү. Яг нөө хэлэхгүй ч гэсэн дотор байгаа кайф байдаг шүү дээ. Тэр нь амар гоё байдаг надад бол. Тэр болцоонд өрсөн түүх юу болоод өнгөрөв? Цэцэг өгдөг. Аха. Тийм тэр одоо бас ер нь юунаас л болсон л да. Би ингээд бит хоёрын хувьд болохоор би ингээ заавал одоо саяны нэг өмнөх ярьсан шиг заавал эрэгтэй тэгстэй заавал эрэгтэйний юм байх хэвээр гэхээсээ илүүтэйгээр яагаад эрэгтэй хүн бас цэцэг авч болтгүй лээ. Тэгээ яагаад заавал эрэгтэй нь болцоонд өрөх хэвээр лээ гэж бодоод тэгээ би нэг өдөр ингээ хэлсэн. Маргааш өрөө ингээ 5 цагаас би чамаа болцоонд өрж байна. Тэгээ ингээ хоёлаа гоё холонд ороод ингээ гадуур явъя гэд. Тэгээ ингээ бид хоёр ч хамт амьдэрдэг болохоор хоёр талаасаа уулзна гэж юм байхгүй. Тэгээд хоёлаа л ингээл үст гэдэг язлал ингээ хөрхөн болоод гарч байгаа юм. Тэгээ би ингээ цэцэг авч өгнө ингээ анханасаа бодцсон. Тэгээ би ингээ бас хамт явж ийж яаж цэцэг авах вэ мэдэхгүй. Тэгээ за энэ шинэ хайлт ороодохоо би нэг юм авах хэрэгтэй энэ төр гээд. Тэгээ би яг цэцгийн дэлгүүрлээ ороод цэцгийн юмнуудаа болгочоод тэгээ гарч ирээд ингээ яг машин дотроо өгчээсэн байхгүй. Тэгээ манай хүн бол ингээ бүр амар шокнд ороод байсан. Өнөөдөр яадаг өдөр юм бэ? Яагаад надад цэцэг өгөөд аа бэ гэл. Тэгээ ер нь яг эмэгтэй хүмүүсийн мэдэрдэг мэдрэмжийг гэсэн нэг удаа ингээ ер нь л хичээсэн би. Тэгээ би хоёр хоолны газар ороод ингээл хоолунд идээл ингээ тэр өдрийг бол амар гоё өнгөрөөсөн. Тийм. Тэгээ ер нь миний л төлөвлөгөө хийсэн юм дөө. Цэцэг авах ямар байсан бэ нэрээ? Тэгээ эмэгтэйний мэдрэмж ямар вэ? Тий. Үсээ сексил гэж байгаа л. Баярлаа. Гоё юм бэ лээ. Тэр чи яг амьд цэцэг бол тэгээд амьд цэцэг юм байна гэдэг. Хөөе тэгээ аргагүй ч юм дөө. Хөргийн минь хөдөө тэгээ хиндэ амьд цэцэг олж ихгүй манай хөдөөч тийм амьд цэцэгний их байдаг байсан ч юм уу ч би ч нэг спортлог хүүхдээсэн болохоор заалнаас гардаггүй тийм цэцэг мэцэг хаан зардаг ч угаасаа би одоо ингээ эргөө угаасаа мэддэггүй. Хөвсгөлдөө хаач цэцэг зардаг хиндэ чаач. Тэр нэг тиймэрхүү соёл суралцаагүй юм шиг байна. Тэгээ манай аавч нөгөө бүх хүнд ээж цэцэг өгөөд байхгүй нь ойлгомжтой. Тэгээ бүх хүн бас цэцэг бэрээ явж байгаа бас тийм жаа ховор тохиолдол шүү дээ. Ер нь бол задаг шүдгээл тохоо явж идэг юм бол.
Тийм шүү тийм нэрээ. Тэг би нэг тийм юмнаас хөндөй юм билээ. Тэгээд ер нь жирийн хүмүүс ч гэсэн эрэгтэй хүмүүсийн цэцэг авах нь бас тэр болгон бас байгаад байдгүй. Ихэвчлэн эмэгтэйчүүд маа л цэцэг авч байгаа харагддаг шүү дээ тийм. За тойрын маань ер нь цаашдаа мөрөөдөж байгаа хамтдаа бас зорж байгаа гоё мөрөөдлөөсөө тийм одоо 2026 гарчлаа цагаан сар гал морин жил гарлаа гэдэг шиг тийм тойр маань ер нь энэ контентын салбартаа ч юм уу цаашдаа ер нь юуг одоо хүсэж зорж байгаа вэ? Бид хоёр одоо энэ жилийн одоо төлөвлөгөө зорилго гэх юм бол нэгт бол бид хоёрын ер нь хилээ сурыг гэдэг том шийдвэр гаргацсан байгаа. Тэгээ дээрэс нь сая биний Филиппинд англи хэлний сургалтанд явсан. Тэгээд яг одоо энийг үзэж байгаа одоо өсвөр насны хүүхдүүд ч юм уу тий надтай ч зөө эсвэл надаас доод үеийнхандаа гэж хэлэхэд одоо контент бүтээн цаашдаа ингээ мөнгө төгрөг олдог ажлын мэргэжлээ сонгоно гэдэг амар бол асуудлууд байгаа шүү дээ. Тэрний нэгт гэх юм бол би ер нь хилээ сураарай л гэж хэлмээр байна. Тэгээ яг би одоос жахан ихтэй ойлгочоод байна л та. Тэрнээс бол би нэгдүгээр ангиас англи хэл үзсэн мөртлөө ээж аав маань өстө жоохон магтал хилээл сур англи хэл чухал боловсрал чухал гэд төсөгцөн. Тэрнээс болоод ч юм уу би бол ингээ англи хэлд айгүй дургу өссөн байхгүй юу? 10 жилдээ ч дургу. Тэгэл ер нь англи хэлээр яах вэ гэд ингээ өссөн. Тэгээ сая ингээд миний оюутан болоод ойлгосон сая бас гадагшаа төтгөж яваад ойлгосон ганц юм маань хэл ингээ амар чухал юм байна. Тэгээ англи хэл ер нь одоо бүр юм хэрэглээ болсон юм байна. Хүн болгонд байдаг зүйл болсон юм байна гэдгийг ингээ амар сайн ойлгож авсан. Тэгээ ингээ англи хэлд гол нь ингээ дурлах хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй ингээ зүгээр л сурах ёстой гэдгээрээ зарчим тавиад ах юм бол ингээ сурдгүй юм шиг байгаа юм. Тэгээ би одоо очиод ингээд анх амар ээжсэн байхгүй юу. Би ганцаар ингээ англи хэл сурч чадахгүй. Тэгээ эсвэл ингээ чадахгүй ярьж чадахгүй байх үедээ ээж амар санаа зовж исэн. Тэгээ очиод ингээ орны хүүхдүүдтэй ингээд харилцахаас үр аргагүй болно. Тэгээ тэнгууд хүсээгүй англи хэлд бүр ингээ донтоод дуртай болоод өөрөө ингээ ярьж байгаагаа хүртэл ингээ гайхдаг болд юм лээ. Тэгээ би ингээд бит хоёр яг манай эзлүүгийн хувьд гэх юм бол надаас илүүтэйгээр ер нь англи хэлтэй сайн байхгүй юу? Би ч юм бол яг сая ухаасаа өмнө бол нэг тийм англи хэл интерт дурггүй. Тэгээл столайлаа ер нь тэгэл ойр зургийг үгээл мэдчихт болно гэдэг ойлголттой байдаг гэсэн. Тэгээ манай эзлүү ч юм бол ер нь би ч Facebook доо Instagram энтрээр тэгэл нэг TikTok-оор хитэн бүжгэлж байгаа бичлэг те хитэн зүгээр л юм тренди юмнууд л харж явна уу гэхээс манай эзлүү ч юм болохоор дандаа нэг юм шүлэг уран зохиол те заавал ийм хэл соёлтой одоо англи хэлтэй юм гэ тиймэрхүү юм байнг үзэж хардаг. Би ч юм бол хоб болохгүйгээ тавьчаал ингэ сууж байгаа штэ. Нүүр мөрөө бодох та манай эзлүү бол байнга одоо ингээл ер нь сурч мэдэх юм амар их үзэж хардаг. Интернетийг ер нь зөв ашигладаг. Тэгэнгუთ би ингээд сая явчаад ирэхдээ ойлгосон юм маань бит хоёрын том зорилго болоод байгаа юм маань бол хэл байгаа. Контент бүтээн. За энийг бол ингээд бит хоёр хажуугаараа хийчих болж юм те. Заавал амьдралынхаа ингээд гол зүйлийг болгоод ингээд явахгүй цаашдаа явах байсан ч яг уу явж илээ хажууд те. Гол нь мэрэгжил боловсрал гэдэг юм чинь амар чухал. Цаашдаа бит хоёрын хоолыг олж өгөх хэрэгтэй зүйл шүү дээ. Тийм болохоор бит хоёрын хамгийн ер нь зорж байгаа зорилго бол 2026 онд одоо моржилтэй. Англи хэлээ бүр төгс эзэмший одоо хэл устаа бүр сайн сурьяа л гэсэн тийм зорилготой байгаа. За морт. Тэ адилхан. Хоёр чаднаа. Тэ англи хэл бид хоёр адилхан. Зөв надад нэг юм бодогдоод жоохон шар хөдөлсөн юм. Би ингээд юм үзэл тэгэл тэрийг энэ сая юу гэдээ хэлчих үгүй CC-г нь хайгаал юу гэсэн юм бол гэж үгийг нь орчуулж үзээ. Ийм хэлчлээ дээ. Гэл ерөнхий ойлгогаал те яг шууд ойлгож чадахгүй ярилцсан юм шиг. Тэгсэн чинь ингээ миний эргэн тойронд байгаа хүмүүсийг харж. Яг гэхдээ том амбиц л та тухайн хүмүүс ер нь нэлээс ихэд хүмүүс л байгаа даа юм л да. Ер нь бол угаасаа л нэг ийм чадвар мадвар нь өөрсдөө бөнөө нэг хийдэг ажлынхаа хувьд нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн болсон л та. Бүгд ингээ зөвөр мөнхийн ерөөсө бүх юм англи. Тэгэл нэг юм ярихаар л зөвөр ингээл бүх зүйлс ямар ч платформ YouTube ч гэдэм үү явж оронгуудаа зөвөр хайгаал гаргаад энэ чи ингэж штэ гэдэг зөвөр бичлэгээ үзүүл энэ инжилээ штэ. Тэгээд би нөөдөр юм шаад 10 хөлбөрийн нэгийг нь ойлгож авах баг. Тэгснэ. Ингээд нөөд чи нэг дадал болоогүй учраас яг гэл өнгөрч байгаа юм шиг санагдчихаш. Тэгэл юу өгч вэ гэж. Үгүй ингэж наадах чи ингээл хийчдэг юм байна. Тэг хүссэн юм юм болт. Тэ энийг хараад миний шар хөдөлсөн байхгүй. Би бол одоо яаж монголоор хайсан яг үүндээ тэр search тэр гадаад дээр байгаа шиг
тийм хэмжээний ойлгомжтой бичлэг тавигдахгүй шүү дээ Монгол бичлэгнүүд. Тэгэхэд тэр хүмүүс зүгээр дэлхийтэй яг үндэ харьцаад байгаа байхгүй. Зүгээр дэлхийд нэг хүндийн тэгжээ ихтэл Дональд Трамп ингэжээ ихтэл ингэсэн лээ гэдэг. Зүр дэлхийн мэдээг яг Монголд үжиж дэлхийн хүн болцсон байгаа даа байхгүй. Тэг хилтэй хүн дэлхийн хүн юм байна гэдгийг ойлгоо. Тэгэл ер нь бол англи хэлэл нэг тавьсан байгаа. Мэргэжлийн дагуу Марти маань ажиллах уу? Жүжигчнэр, мэргэжлийн жүжигчнэр ажиллана. Мэргэжлийн дагуу тэгэд одоо бас сони юм хэлэхэд би хуваараа гэх юм болоо юу гэх юм бол нэг компани грэт артист болсон. Тэгээ уран бүтээлч болж байгаа. Дуу хийж байгаа. Одоогийн байдлаар нэг 2 цом хийсэн байгаа юм болов. Нэг акустик цомог, нэг нь бол нэг R&B тийм хаус гоё гэгээлэг тийм цомог хийж байгаа. Тэгээд нэг ч дуу нь одоогийн байдлаар цацагтаагүй байгаа. Тэгээ би яг найдлан жилийн өмнө жилийн үдид би дуулзаад одоо манай босс байгаа. Тэгээ би дуулзангуудаа одоо жил тойрж ин нэг ч уран бүтээл гаргаагүй. Гэхдээ бид бол нэг кино нэг дууны клипийг хийх гэж анх уулзаж сэтгэл санаа зүрхнүүд нь нийлцгээд энэ дуун дээр чи би клипийг хийж өгнө гэсэн чинь нэг талаас нөө тэгвэл би энэ дээр чи гэрлийн өгнө. Тэгвэл би эндээс камерын өгнө. Өөрөөсөө ингээ бүрдэлсэн байхгүй. Тэгээ за ингээл клиптэй болж байгаа юм байна. За яах вэ гэд. Тэгээ нөө жүжигчин болохоос ш би чинь ямар дуучин байж үтсэн биш. Амбиц байхгүй. Тэгэд одоо тэр маань ингэ явжснаа яг үндэ жилийн хугацаанд намайг бэлтгэл хийсэн юм байна лээ гэдгийг би одоо ойлгож байгаа. Өмнөх дуугнуудаа сонсонгуудаа биш байсан байх штэ. Энэ бол тухайн үед цацсан бол яг ингээл унтрах байсан байх штэ тий. Тэгээ одоо яг эхэлж байгаа энэ сарын сүүлээр байна уу 4 сарын ихээр байна уу. Ер нь бол юмнууд маань цацагтаад ойрхон зайтай цацагтаад эхэлнэ. Тэгэд киноны тал дээр ч гэсэн манай босс маань өөрөө бас кино руу орох хүчин хүсэлтэй байгаа байхгүй. Босс маань гэдэг аюу сүртэй яриад манай ах байгаа. Тэ манай ах маань хүсэлтэй байгаа. Тэгэд нэлийн бас нөлөө бүхий чадвартай хүн. Би бол чадварыг бол үнэхээр үнэлдэг. Тэгээ би тэр хүний яг кинонд тоглохыг их хүсэж байгаа. Бусдаар бол яг нэг арилжааны кино, IFTV-гийн кино гэдэг зөндөл контент янз бүрийн санал байгаа л да. Тэгтээ бас өөрийнхөө цаашдын карьерээ жоохон гоё томоор бодож байгаа. Том амбицтай байгаа учраас би багаас нь эхэлж ингэж явмаар байгаа. Зөвөр яг шууд том дээр нэг жаам биш. Зөвөр л чанартай бага юмд л ормоор. Аха. Зочин хоёр маань яасан хөөрхөн юм бэ гинэ. За энэ хоёр маань ямар нэртэй контент хийдэг юм болоо гэд манаас үзэгчтэй үзмээр авах шиг байна л да. Нэр байхгүй. За тэгээд бидний ерөнхийдөө нөгөө нэг ярилцах цаг өндөрлж байна. Тэгээд өнөөдөр цаг цав гарган ирээд их халуунлан гоё одоо тайван ярилцлагыг өрнүүлээд хоёр маань ч гэсэн хамт хахад үнэхээр гоё юм тайван хосууд гоё хосууд байна. Тэгээд магадгүй бит хоёрын асуугаагүй хоёрын маань хэлхийг хүсэжсэн зүйлсээ хэлж болно. Бит хоёрыг бас урьж оролцуулсан баярлалаа. Тэгээд ер нь бит хоёрын нэвтрүүлэгт яагаад оролцсон бэ гэхээр одоо цаашдаа одоо зөндөө олон ингэ жил өнгөрөөд хоёулын үед яг юу бодож явдаг гэсэн юм бэ те яг өөрсдийнхөө үед одоо миний бодлоор гэж ирээд яг юу ярьж ирсэн юм бэ яг эндээ амлалтандаа хүрч чадсан юм уугүй юу гэдгийг бас баттгах гад орж ирсэн байгаа. Тийм тэгээд одоо ярьсан бүх юм маань билээсээ л хийж өсөж байна да. Хадгалагдаад үлдээ шүү те. Мартагдахгүй ингээд үүрэлтэй юм те. Мартид маань хэлэх юм байгаа л. Тийм миний хувьд тэгээ бас урьж оролцуулсан маш их баярлалаа. Бас тэгтээ ер нь яах юм бэ гэж би ер нь бодож ирсэн. Хүн нэх их юм хийгээгүй гэж судлаа өнгөрч суух жоохон дэмий санагддаг. Над би бас жоохон хитрхи юм хөдөөний юу болгоор хаан бол шүү цаа хитрхи юм өөрийгөө дараад идэв. Дараахан. Тэгээд за яах вэ? Бит хоёр цааштай ээж нэг юм байгаа шүү дээ. Хизээ нэгэн цагт хин нэгэн бол тодорхойлогдно. Одоо бит хоёрын ярьж байгаа зорилго бүхэн би хэлэхэд энэ оны төгсгөл гэхэд хин нэгэн болох гээд байгаа байхгүй. Одоо бит хоёр хин нэгэн болж байгаа хүмүүс байлаа гэхэд хин нэгэн болно. Хин нэгэн болсон үед хин нэгэн хүмүүс бит хоёрыг үзэх дуртай болно. Би дуу гаргалаа гэхэд дуу сонсох дуртай нэг хүн гарч ийн. Тэр хүн миний талаар нэг юм гэсэн мэдмээр байгаа шүү дээ. Тэгэхэд одоо миний анхны нэвтрүүлэг чинь би баг өөсаа юм хөө өөр нэвтрүүлэлд баг орохгүй байх. Ийм юмнаас ч зүгтаа тэгээд бүгд үзэж байгаа хүмүүст хосуудтай хандж хэлэхэд нэг хайрлаараа нэгнийхээ хувийн орон зайд битээ хаалдаараа тустай хүмүүс шүү та хоёр хамт гэдэг нэг зорилготой би хүүхэд төрснөөс хойш та хоёрын зорилго яг нэг болоод чи тэхгүй гэдэг за яг бад тэгж болж ийн ядаж
Тэгээ одоохондоо үргэж байгаа явцад бити том хүн шиг байцгаагаараа хүүхэд бол хүүхдээрээ байцгаараа залуучууд бит хоёр гэсэн одоо би бол нэг 30 хүрж иж ч юм уу хүүхэд бол залуу болдог байх гэж бодож байгаа. Тэр болтол үсээ зөндөөл хугацаагаа юм чинь. Тэгээд аз жаргал үсээ аз жаргалт ирээдүйн төлөө хамтдаа байцгаая. За баярлалаа. Дөрүлээ зураг авах болчих.